За өнөөдөр Сүхбаатар аймгийн Түмэн Зөв цумын 2005 оны нэг төгсөгчд өнөөдөр 20 жилийн уулзалтаа Төв талбай дээрээс эхлүүлж 20 жилийн өмнө 10 жилээ төгсөжсэн бол өнөөдөр 20 жилийн дараа 38 настай ийм сайхан идэрхэн сайхан залуучууд болсон байна. Тэгээд агийнхан дээр бүгдээрээ очицгоё. За 20 жилийн бүгдийн зураг. За энэ Дорнод аймгаас зорж ирсэн найз маань. За Дорнод аймгийн цагаан овоо сумаас одоо өнөөдөр уулзалтанд зорж ирсэн ийм найз маань. За өнөөдөр арга хэмжээ ямар вэ? Өндөр гоё сайхан. За. Ойр уулзаг босоод 20 жил болсон ус үү? 20 жил болсон байна. 20 жилийн 20-с жил болсон ус байж та. Юу манайх яаж өөрчлөгдсөн бэ? Ямар вэ? Зарим их гоё болсон байна. Зарим их гоё өвгөн болж байгаа юм байна. Манай анги бас нэг юм онцлогтой. 3 анги гурвууландаас нь одоо юм цэргийн залуучуудтай. Энэ цэргийн ангийнхнаас бас нэг ярилцлага авах гэж байна. За манай инхан. За сайн явцгааж байна уу? Сайн явж ирсэн үү? За. За. Өнөөдөр арга хэмжээ ямар байна? Гоё юм уу? Гоё. За 20 жилийн дараа бид нар бүгдээрээ уулзлаа. 20 жилийн дараа уулзахад ер нь яг юу бодогдож байна? Үнэхээр сайхан сэтгэл хөдлөж байна. Олон жил уулзаагүй найзлах хөтөөгөө уулзаад ер нь сэтгэл их өндөр байна шүү. Тэгэхээр өнөөдөр бас гавьяаныхаа амралтанд гарсан манай ангийн Согрд нэг залуу байгаа. Онцгой байдлын одоо албанд 20 жил зүтгэж өнөөдөр гавьяаны амралтанд гарсан ийм сайхан залуучууд байна. За ангийнхандаа бүгдэнд нь амжилт хүсье. Өнөөдрийн арга хэмжээнд нь бүгдэнд нь амжилт хүсье. За бид нар өнөөдөр Сүхбаатарын талбай дээр уулзаад анги хамт олноороо Монгол улсынхаа төрийн ордноор зочлоо. Төрийн ордны танхим болон 9 хөл цагаан тугандаа мөрөглөө. Тэгээд анги хамт олонныхоо зураг хөргөө татуулаад үргэлжлээд бид ресторанда ирлээ. Ресторанд одоо маш гоё хөтөлбөртэй, дүүрэн арга хэмжээтэй багш нарын маань одоо сэтгэлийн үгээ хэлээд бас дуу хоолойтой маш сайхан цаг хугацааг өнгөрүүлж байна. ...2005 онд их гоё түүхэн төгсөлт хийдий Түмэнцэгтээ 10 жил. Тэгээд энд хамгийн гол дурсагдах юм бол одоо Ирина багш маань байна. Тэтгэвртэй гарсан Түмэнцэгт байгаа. Мягмар багш маань 10 ангийн багш одоо бурхнаас биднийг харж л байгаа. Багшийн барилгаатай 3 багш 2005 онд 10-ын А, Б, В гэдэг 3 ангийг бүрэн дунд боловсрол эзэмшүүлж төгсөжсэн да. Та бүхэндээ маш баярлж явж байна. Маш сайхан байна. Урилга хүлээн авч маш их баярлсан. 1999 он хүртэл бага ангийн багшийн хийхдээ 3 анги төгсгсөн. Миний хамгийн сүүлийн анги 10 Б ангийн байгаа. Хайртай шавнартаа 20 жилийн он галтай, зогтой халуун мэндийг өргөн дэвшүүлье. 1995 оны 9-р сарын 1-нд 3 ангийн хөөрхөн бяцхан охид хүүгүүд 1-р ангид орж ирснээс хойш 30 жил болжээ. Бүгдээрээ сайн сайхан яваад чинь багш нар нь баярлаж байна. Баярлалаа, хайртай шүү. жилийн өмнө ангийн дарга гэж нэргэжсэн 3 сар эмнэлгийн биеөрөнд бэлэн болсон байна. 10 А ангийн ангийн дарга Шогонбаатрын Орон Баяр таныг халамжлалтай. Хог 10 Б-ийн дарга Чимэд Дорчиг Батхишиг таныг өргөж байна ши. Самсходрын Түмэн Зөв цумын ерөнхий сургуулийн 2005 оны төгсөлтөд 10 В-ийн Амбатрын очрон сайхан Ангийн дарга таныг өргөж Амбатрын очрон сайхан байна.
За тэндээс гарч ирж байгаа алгадаа ши бүгдээрээ. За сайн уу үзсэн ингээм багш нар үеийн resultat энэ дүргийа. Олон ажлаа бидний хамт гарцгаалаа. Итгэвтэй байж бүгд нэг байсан та бүхэнд баярлалаа. Өдөр орондоо овоо тахилгаа 20 жилийн уулзалтаа хамгийн сайхнаар хийсэн өмнөний шүү гэж босч хэмжээнд ер нь амжилттай гоё байцгаа шүү манайхаа баярлалаа. Бүгдээр олзоо 20 жил болсон байна. 20 жилийнхаа бүгдээрээ сайхан тэмдэглээд өдөр орондоо очиж уулаа аваад бүгдээрээ сайхан боломжтой 4-5 өдрийг өнгөрөөё. Бүгдээр нь баярлалаа. Энэ арга хэмжээ үзүүлэхэд 2007 оноос эхлээд асуултгүй өнгөрөх хэмжээ явж байсан юм лээ. Аваад арга хэмжээ нь бас тухайн бусад бүдийн хүний нөөц абсолют томруулаад өөрийн өнгө зохион байгуулалт хийсэн. Бид нар ч бас нэг өнгө болоод энийг тасралтгүй хүчлүүлж авч явж байгаа бас тэр төлөв их баяртай байна. Тэгээд нийт төсөлтөд баярлалаа. Хөтлөгч маань бас манай төгсөгчдод маань сюрприз өрөөд маш гоё хөгжилтэй тоглоом тоглууллаа. Бидний байхдаа үздэг байсан би чам таартай нэг киноны хэсгээс ингээд төгсөгчд маань 2-2-ороо баг болоод ийм үзүүлбэр буюу жүжигчсэн тоглолт хийлээ. Энэ бас манай одоо хүмүүсийг маань маш гоё хөгжүүлж чадлаа. Баяраа. Хоёулаа хүүхдээ одоо ирээдүйд хүүхдээ одоо хууч гарсан охин жисэн би мөнх баяр гэж нэр өгнө. Үш чи юу яриад байгаа юм? Ганцаа өдөрснөө юу ч одоо. Би өөр хүн шүү. Наа өнөө тэр уран баяртай. Хамтдаа би ирээдүйд хүүтэй ч болсон охинтой ч болсон хүүхдээ хүслэн гэж нэр өгнө. Чи ганцаа өдөрснөө юу ч одоо. Чи юу яриад байгаа юм бэ? Ямар өөдгүй юм бэ чи? Хоёулаа ирээдүйд хүүхдээ болохоор ихтэй гарсан, эмэгтэй гарсан, шинэ гэж нэрлэнэ. Чи юу яриад байгаа? Ганцаа өдөрснөө юу ч бодоод байгаа. Наад өгөөч тэр гонгордоо тэр. Баяраа. Хоёулаа хүүхдээ болоод эмэгтэй заргаа гэж нэрлэнэ. Чи одоо юу яриад байгаа юм бэ? Ганцаа өдөрснөө. Би өөр хүн шүү. Би өөр хүн шүү. Рестораны үйл ажиллагаагаа амжилттай дуусгаад автобусандаа суугаад нэгдсэн журмаар одоо Сүхбаатар аймгийн Түмэн зогц сум руугаа хөдлөнө. Түмэн зогц сумдаа очиод бид нарт одоо дахиад 2 өдрийн нэгдсэн арга хэмжээ үйл ажиллагаанууд байна. Тэгээд овоогоо сайхан дахиад ингээд бүх юм маань хөдөлмжтэй гоё байна хаа гэж бодож байна. Өчигдөр бид нар 20 жилийн оюун арга хэмжээг Улаанбаатар хотод эхэлсэн. За өнөөдөр бол одоо манай Сүхбаатар аймгийн Түмэн зогц сум Баян хайрхныхаа бэлд бидний дараагийн арга хэмжээ үргэлжилж байна. Одоо өнөөдрийн арга хэмжээ бол үндэсний сурын спортоор үргэлжилж байна. Өнөөдрийн үндэсний сурын спортод бол аймгийн мэргэн, аймгийн гарамгай спортын мастер, спортын дэд мастерууд буюу үндэсний сурын спортоо өндөр цол зэрэгэмтэй харваачаад олноор цугласан байна. Далгаараа харваачаад өнөөдөр цэцэн мэргэнээс хорин өрсөлдөн. Үндэсний сурын харваачд хүмүүс бол харахтаа бяр чадлын спорт гэж боддог бол энэ бол үгүй. Бие ухаан болоод сэтгэлийн тэмцэл, оюуны бярыг, оюуны мэлмийг түлхүүтэй шаарддаг ийм гайхамшигтай спорт байгаа. За галах сурын харваа бол эрэгтэй 75 м, эмэгтэй 65 м-ээс харавдаг. За эхний хасаа суранд бол өрж тавьсан буюу ингэ сүлжид тавьсан сурыг 60 ширхэг хасаа сур гэж ярьдаг. За тэрэнд бол 75 м-ээс эрэгтэйчүүд маань 20 сум гаргана. За эмэгтэйчүүд маань бол 10 м-ээс ойрхон буюу 65 м-ээс харавдаг. Ялангуяа манай суманд төгсөн үе үеийн харваач нараас
манай төгсөлтөнд хамгийн олон харваач байдаг. Өнөөдөр харж байгаа бол аймгийн гарамгай харваач, Мөнх наран гэж харваач одоо шилмэрэг дээр тэргүүлэн болсон харваж байна. 19 дугаар төгсөлтийн ангийнхаа зүгээс энэ сайхан уулын тахилгын маань харвааг ивэд тэтгээд оролцож байгаадаа маш их баяртай байна. За тэгээд нийт харваачтай болон харуулдаад амжилттай оролцохыг хүсэн өрөөё. Номон хүчтэй, сумын онцтой, хараан хуц, уухайн цэл байх болтугай. Манай үе бол энэ сур дээр түлхүү анхаарч одоо ингээд хүч тавьдаг гэх юм уу. Тийм учраас одоо олон харваачийг төрөөсөө араасаа бас олон харваачдыг төрүүлье. Бэдод үеийнхэндээ бас уламжлая. За үр хөвгтөө өвлүүлье. Ангийнхныхаа нас нөхдийг ч гэсэн түлхүү энэ спортоор одоо хичээлэхэд дэмждэг болно гэдэг одоо бидний эрхэм зорилго байдаг та. Дэмжиж ажилласан бас нийт ангийн хамт олондоо бас талархснаа илэрхийлж байна. Дурсамж дүүрэн энэ өдөр их сэтгэл догдолж байна. Тэгээд 1995 оны 9 сарын 1-ний өдөр одоогоос 30 жилийн өмнө би нэгэн ангид ороод энэ хонхыг зохиож анх хичээлийнхаа эрдмийн гарааг эхлүүлж исэн. Ингээд 30 жилийн дараа төгсөлтийн маань 20 жилээ болж гаад тал талаас хүрэлцэн ирсэн ангийнхантайгаа уулзаад баяртай байна. Одоо ингээд бүгдээрээ дурсамж хичээлдээ орцгоё. Амнаас гарч байгаа юмыг л юу гэж хэлэх нь вэ? Аваа. Аваа гэж хэлэх нь тийм ээ. Аваагаа бид нар яг тэмдэглэж байгаагийн маань үсэг гэж ярих нь байна тийм ээ. А 1995 оны 9 сарын 1-нд би 1А гэдэг ангийг хүлээж авсан. Энэ анги маань анх орохдоо бол 31 сурагчтайгаар анх хүлээж авч ирсэн. 20 жилийн дараа хурц ирж ангидаа ингэж дурсамж хичээл явуулж байгаад маш их баяртай байна. Сэтгэл маш их хөдөлж байна. Дурсамж бол зөндөө байгаа. Би өөрөө энэ гэр хороолд амьдардаг. Миний ангийн хүүхдүүд манай гудамжинд их олоол амьдардаг байсан. Ажил руугаа явгад цонхоо өрөөд явхаар манай эдэн шавнар ингээд булангаасаа яг нэг миний гардаг нэг цагийг мэддэг. Тэгээд бүгдээрээ дагаад ингээд ирдэг. Манайхны багш нар надад бас тэгж ирсэн. Дэнжин зинхэр догруу шиг дэгдэхэнүүдэд дагуулад ирлээ гэд бас их хөвгөлтэй байсан тэр үеэр. Шавнар маань бүгдээрээ одоо сайхан ажил мэргэжилтэй бие биенээ гэсэн сэтгэлтэй ингэж явж байгаад нь багш нь дандаа талархаж баярлаж явдаг шүү. Манай ангич аймагтаа тэргүүлээд битэд зүүн бүсэд 2 дугаар байранд орж ирсэн сургуулгаараа. Тэгээ би одоо их баярлалтай байхгүй энэ ангитаа. Тэсэн ята хүлээж ижиж байгаа шүү дээ. Хүүхдэд одоо болох чаа гээд бодоод тий. Тэгж чад ирсэн тий. Сайхан байна. Өөрчлөлөө гоошдыг сайхан байж дээ тэр чинь жоохон хүүхдүүд ч санагдчих надад тий. Би ч даалгачаа ивж явах тэр чинь сайхан байна. Бас их гоё маш гоё байна. 20 жилийн дараа нэг ширээнд ангийнхантайгаа суугаад анх хичээл хэсгээ заалгалаа. Яг л анх 1-р ангид орж байгаа юм шиг мэдрэмж төрж байна. Ингээд сайхан байна. Ангийнхантайгаа уулзах, хэсгээ дахин шинээр сурах бас маш сонирхолтой, сайхан байна. За, хоёр багштай хандаж гэж хэлэхэд одоо өдөө зэрэгтэй үед илийг бас эрдэнэ номтой аагаасаа уралцаас хоёр багштай бас эрүүлийн сайн сайхныг хүсье. Амьдралын замд анх хөдөлсөн ачид багш нар маань сайн байна уу? Би бол орос хэлний багш мэргэжилтэй. Тэгээд Төмөн цагт суманд нөхрөө дагаад нүүж ирээд орос хэлний багш оронтой байхгүй, бага ангийн багш оронтой байна гэд. Тэгээд бага ангийн
багшаар анх удаа ажиллаж тэгээ энэ хэдтэй анхных нь аг заасандаа миний хувьд бол маш их одоо баяртай хизээс мартагдчихгүй ийм үйл явдал гэж боддог. Миний хүүхдүүдийн ажил үйлс нь үргэлж өөдрөг бүх юм санснаар байх болтугай гэж багш нь хүсэн өрөөж байна. 1995 онд жоохон хүүхдүүд ангид орж ирж сууж байсан. Өнөөдөр ингээ 30 жилийн дараа орж ирэхэд бол анги маань их жижиг гэж санагдаж байна. Ангийнхан маань их хөөрхөн, том. За зарим нэг нь бол яг л хэвээрээ байна. Дурсамжаа ярих бол үнэхээр сайхан байлаа. Бид бүхэн үнэхээр баялаг дурсамжтай. Ярихад дуусахгүй байна. Өсөг зарсан багш маань бол бид бүхнийг үнэхээр хичээлийн сурах гэж бид өнгөсөө ярьж байлаа. Гэрт маань хүртэл ярьж ингэж дөрөвдөр ингээ улсын шалгалтыг авч байсан, хичээл зааж байсан. За тэрнээс хойш 2005 онд бол их зөвтөгч маань биднийг бас аваад ингээ амьдралын их далайд ороход бас зааж зөвлөж энэ дээрээ анхаарч ажиллаарай, энэ дээрээ анхаараарай гэж зөвлөж байсан. Хүрлцэн ирсэн бүх ангийн найзууд, багын найз нартаа ойн баярын мэнд түргээд баяр хүргье. Тэгээд та нарыгаа маш их санджээ. Багштай үнэхээр их хайртай шүү. Тэгээд ийм гоё дурсамжийг бидний сэтгэл зүрхэнд хоногчлон бүр ингэж сайхан дурсамжийг үлдээж хайр дүүрэн биднийг ингэж эрдмийн босхыг алхуулж, эрдмийн босхыг үдэж өгсөн багш нартаа маш их баярлаа. Их цагт багштай ирээгүй ч гэсэн багшигаа маш их үгэлж шүү. Санжи шүү. Таныгаа байгаа юм шиг энэ мөчөө өнгөрүүлнэ. Ангийнх нь 10-ын бай ангийнхын хамт олноос мэдчилж байна. Бэмбао. Гам зориг. Яг зөв шүү дээ. Гам өнгө. Гам өнгө хаана одоо байна? За бид хоёрууд энэ 10-ын үе ангийг даад төгсгсөн багшаа. Манай энэ багш бол наран цэцэг багш, миний шав энэ ангийн бага ангийн багш. Би бол 10 төгсгсөн багш нь математикийн багш Ирина. Би одоо эднийг 38-тай энэ гэж итгэхгүй байна. Ерөөсө бүр яг жижигнэрээ яг юугаараа зарим зүгээр суугаад хэлчихмээр юм байна. Ер нь тиймэрхүү санагдаж байна. Миний шавнар энэ улс аж ахуйн бүх салбарт малсан хамгийн мондог нь тариа тарьсан чинь хамгийн мондог нь төр засагт ажиллаж байна, цэрэг юунд ажиллаж байна. Бүгд том сайн ажилтг юм байна лээ. Эднэрийн би дуулаад маш их баярлж явдаг. Эх хүний хувьд дандаа зайлуулж явдаг юм байна. Нараа багш нь олон жил багшилсан бага анги хөгжмийн багш. Тэгээ бага ангийн багш. Тэгээд эдний ангийг бүр 1-р ангиас гэхдээ 4-р анги дуустал даад төгсгсөн. Энэ багш авьяастай байсан учраас манайхаа ангиас хамтлаг төрчих жоохгүй юу? Тийм ч учраас би шавьягаа хүндэтгээд ингээд надад ийм сайн шав өгсөн багшигаа хүндэтгээд ингээд яваад байна шүү дээ. Ийм бай. 19 мөрөөр найз нөхдөйгөө ирлээ. Наалах сайхан эрдмийн эдийг шилдээгүй болоод 30 жилийн дараах энэ өчөөдөөс үнэхээр сайхан байлаа. Багшийнхаа бас хичээл зааж байгааг харах сайхан байна. Догдолж байна. Бас нулимс бас гарах юмхүү мэдрэмж юм төрлөө бас энэ үнэхээр сайхан байлаа миний хувьд. Одоо бидээс ч юм уу ингээд бүгд ингээд ажил дээр гараад явцсан. Энэ мэдрэмж аюул сонирн байл юм байна. Тухайн үеийн үед ингээд дэггүй хүүхдүүд ингээд өнгөрч байгаа шүү дээ. Тэгсэн чи яг одоо энэ мэдрэмж тухайн үеэс авч байгаа мэдрэмж нэрэл ингэжсэн да гэсэн юм мэдрэмж үнэхээр гоё байлаа да. Нараа багш маань бидээс баа ингээд тогтоож ирсэн. Одоо энэ 90 багш маань гэхдээ манай аавын төрсөгч юм байгаа. Төрсөгчийнх нь отон шат болж одоо ингээд төгсөнд бас баяртай. Тэгээ хоёр багшийнхаа цаашдын ажил хөдөлмөр эрүүл хамгийн сайн сайхныг хүсээрээ. Наран цэцэг багш маань нөгөө дуу хөгжмийн багш байсан. Ангийнхаа бүх охтуудад мандлын гэдэг хөгжмийг зааж бид нар одоо бас бүгдөө мандлын хөгжмийг тоглож сурсан. Урлагийн үзлэгт бид нар бас багшийнхаа зааж өгсөн мандлыг бүгд тоглож бас тэргүүн бариудыг эзэлдэг байсан. Ирина багш маань болохоор 5 дугаар анги тааж явж байсан бас багш маань айлгуур геометр ордог байсан. Тэгээд өнөөдөр 2 багштайгаа уулзаад А, Б, В гээд 3 бүлэг бүгдөө 20 жилийн дараа уулзч чаад сэтгэл бас маш их өндөр байна. Их тунх амьдралыг эрдэм номтой цуг бэлгэлээ та. Эрдмийн ихийг сурч их орондоо гялалзаж явнаа бид.
Баг тамирчид сайн байцгаана уу? За өнөөдөр 20 жилийн ойгоо хийж байгаа 2005 оны 19 дэх төгсөгчийн зүгээс одоо бид бүхэн олиолын тэмцээнийг бас аль биесээр зохион байгуулж өнөөдөр нээлттэй арга хэмжээг хэлж байгаа. Тэмцээнд оролцож байгаа бүх баг тамирчдад бүгдэнд нь одоо амжилт хүсье. Оюун арга хэмжээний хүрээнд гар бөмбөгийн тэмцээнийг сум орон нутгийнхаа хэмжээнд зохион байгуулж байна. Энэ маань энэхүү тэмцээний маань зорилго гэх юм бол сум орон нутгийнхаа ард иргэдийн чөлөө цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготойгоор энэхүү арга хэмжээг бас зохион байгуулж байгаа. Олионы тэмцээнд маань нийтдээ 6 баг тамирчид оролцож байгаа байна. Энэ тэмцээнд манай гэр бүл дангаараа бас баг бүрдүүлээд оролцож байгаа. Энэ онцлогтой. Манай аав бол өөрөө спортын мастер цолтой тийм хүн байсан. Тэгээд манай гэр бүлээрээ тэгээд энэ төдий хэмжээс оролцож байгаа. Гараагаар нөлөөлж өгсөн их хүндэд багш нартаа энэ өдрийн мэндийг өргөн бошуулъя. 20 жилийнхаа дурсамжийн уулзалтыг хийж байгаад багш нарыгаа өрсөнд маш их талархаж байна. Чавнартайгаа уулзаад сэтгэл их өндөр байна. За миний хүүхдүүд их сайхан цоглог байна, өнгөтэй байна, явхаатай байна. Ийм байдлаас харахад хүүхдүүдийн минь ажил амьдралд нь маш сайхан байгаа юм байна. Гялцаж яваа юм байна гэж багш нар сэтгэл их өндөр байна. Тэгэхээр энэ жилийн төгсөгчид та нар бол бас тухайн сургуулийн нэгэн онцлог төгсөгчид байгаа гэдгийг би бас зохиж хэлмээр байна. 3 бүлэг төгссөн ийм төгсөгчид тэрнээс хойш бол дандаа 2 бүлэг төгсдөг. 105 сурагч төгсөжсэн гэж би бас их тодорхой сайн санаж байна. Тэгэхээр хамгийн олон төгсөгчтэй хамгийн өнөр бүл та нартаа мөн гэр бүлүүдэд нь бүгдээрэнд нь аз жаргал эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсээрээ. Өнөөдрийн цугласан нийт төгсөгчид найзуудтай болон хайртай багш нартай тэгээд энэ арга хэмжээг зохион байгуулж өгж байгаа энэ Тамир рестораны хамт олон бүгдэнд нь маш их баярлалаа. Тэгээд бүгдээрээ арга хэмжээгээ амжилттай сайхан зохион байгуулж сайхан баярлалаа. За баярлалаа. Сайн бүгдээ босч яваас гой бүчирчнаас төлөөс бүчөө гой гойж авч бүгдээ босоод юус Yung show me kanina Ang sing, we must be moving At the
За иймээ найзуудаа маш их баярлалаа. Бидний маш удаан хүлээсэн одоо энэ ашиг маань өнөөдөр үүдгээ тэгээд сууж байгаа найзуудаа маш их баярлалаа. Хаана ба бүх хүч өртмөр болсон шүү. Би 1999 онд 4-р ангид төгсөөд Багнар дөрөврөө манайх гэр бүлээрээ шилжээд ирсэн. Сумын хүүгүүд бас хотын дүүрэгт очиход би сургуулаараа арч ангид орсон. Үнэхээр мундаг төрөвч тэр онцгой багжсэн. Манай тань цагсын сургууль ямар мундаг чанартай сумын сургуулийг тийм боловсрол зөвшөөрсөн юм бэ гэж үнэхээр их бахархаж судалгаа багш нараараа баярлалаа та бүхэндээ ухамсарч удаан жаргаарай. Эвэр номма өвшөлгөн татах эрхэг хүн удамт батороо За дэлгэр зууны энэ өдөр миний нутгийг зарим нэрж наацсан эрхэм харваачтай гүнээ талархаж байна. За өнөөдрийн харуул наадам маань өндөрлөж за шагнал гардуулах үйл ажиллагаа ийхүү эхэлж байна. Эрэгтэй эмэгтэй төрөө байрын харваачийг хурдан удмын даагаар байсан байгаа. За өнөөдрийн хурдан удмын даагийн эрэгтэй харваачийг байлсан байгаа инх төгс манай төгсгөлтийн үеэс ингээд талархал илэрхийлж байгаамаа. Үнийг нь уншаад өгчөө. За хүндэт дэ инх төгс тань Сүхбаатар аймгийн Түмэн Зогц сумын 2005 оны 19 дахь төгсөлт Баян уулын дахлага наадамд үндэсний сурын харвааг хурдан удмын адуугаар ивэн тэтгэж байгаад талархваа. Таныг сурын алтан шар зурхай цээл сайхан ухаан дуу өн мөнхөд ивэж явах болтугай. Уухай. За энэ сайхан залуу маань одоо энэ жилээс харваач болж байгаа. Шинээр харваач эхэлж байгаа. Бас уяачаа. Одоохондоо морныхаа ажил руу төлөхгүйгээд байгаа. Зав гаруун сурлуугаагүйгээд ирдэг. За ийм сайхан залуу харваач байна. Баярлалаа дүүдээ. За эмэгтэй төрөө харваачийн дааг болохоор Эрдэнэгийн буян нэмэх гэж залуу ивэн тэтгэсэн байгаа. Өөрөө авчирж өгөөд эргээд явсан байгаа. За тэр залуудаа ч гэсэн бас ингээ холбогдох юуг нь бид нэр хүргээд өгнөө. Өмнөөс нь бас талархснаа илэрхийлчихье. Тэргүүн байранд аймгийн Гарамгай спортын мастер гээ алтан жимэг шалгаржээ. Югзрийн мэрэгэн харваачны холбооны харваач. За өнөөдрийн алтан жимэгтэл баяр хүргэхгүй байхын аргагүй. Төрөөд ганцхан сар болж байгаа. Өнөөдөр нуус сумаа барьж гарч ирээд эхний тэмцээндээ тэргүүн байр эзэлж байна. Хурдан удмын дааг. За сурын алтан шар зурхай алтан жимгийн маань үнд мөнх ивэж явах болтугай, өрөөж явах болтугай. Баяр хүргэе. Сэтгэл маш өндөр байна. Энэ жилийн миний хамгийн анхны наадам яаж байгаа. Тэгээд Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумаас ирж оролцож байгаа. Тэмцээн зохион байгуулж байгаа маш сайхан санагдаж байна. Энэ үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, өрөөжтэй өвлүүлэх, сурчлан таниулах үйл ажиллагаанд бас ингэж идэв санаачлагаар оролцоод дэмжиж оролцоод бол маш их баяртай байна. Тэгээд энэ 2005 оны төгсөлтөнд бүгдээрэнд амжилт хүсье. За өнөөдрийн харвал наадмын тэргүүн байр нь аймгийн мэрэгэн спортын мастер Эрдэнэбаатарын Өнөр Эрдэнэ. За тэргүүн байр шалгарсан байна. Хурдан удмын адуу таныг хүлээж байна.
За халуун баярыг хүргье. Хурдан удмын адуутай 20 жилийн ойгоо тохиолдуулаад үндэснийхээ бүх соёлыг бас түгээн дэлгэрүүлэх гэж ингэж сорын хараа зохиож байгаа. Хамт олонд бас баяр хүргэе, бас их сайхан юм зохиож байна. Миний хувьд бол энэ нутагт анхудаа ирж харуулж байгаа энэ төрүүлсэндээ бас маш их баяртай байна. За өнөөдрийн энэ баяр өдөр бас одоо бидний ангийн хаан гонгор жамп маань цагаан аваа сумын нутагт ажил амьдардаг байгаа. Бас сэтгэлийн үгээ хэлье гэсэн микрофонын дамжуулъя манайхаа. Манай энэ төгсөлтийн 20 жилийн наадамд ирж Децимбернээс ирсэн Дорнот аймгийн цагаан аваа сумын хасбуу сурын холбооныхоо нийт тамирчтай ажлын өндөр амжилт хүсье. Би ч одоо энэ цагаан аваа суманд ажиллаж амьдраад бас баггүй хугацааг өнгөрөөцөг. Усын уул ёсын даг гэдэг зарчмаар тэгээд одоо нутгийнхаа сайхан Децимбернээ ирж сорьсон харваачтай өөрийнхөө зүгээс улсын аврагт одоо ингэж бэлдэж байгаа юм байна. Улсын аврагын тэмцээн болж байгаа юм байна. Тэгээд энэ сайхан мэрэгчлэлдээ улсын аврагт нь одоо тус нэмэр болоорой гэд 2005 оныхоо төгсөлтийн зүгээс ингээд 500 мянган төгрөгийн хандив өгж байна. Сарын 3-нд Улаанбаатар хотоос эхэлсэн үйл ажиллагаа маань хөтөлбөрийнхөө дагуу 3 дахь өдрөө үргэлжлээ. Зохион байгуулалт маш сайтайгаар үргэлжилж байна. Өнөөдөр бол одоо бидний өглөө энэ 5 цагаас уул хайрхнаа дахих үйл ажиллагаагаа эхлүүлж явж байна. Лам нар маань ном хураад байгаль дэлхийгээ харагдаад түүний дараагаар эрчүүд маань хайрхан руугаа гарч эдээ будаагаа өргөдөг. Зуны их сарын шинэ 10 гэдэг сая өдөр Улаанбаатарын түмэн зүгсэн юм. Хайрхан баяа хайрхан одоо тагч хийж байна. Овны эзэн бол сүлтээ болсон байгаа. Энэ хямар сүлтээ тэндэг. Энэ одоо Улаанбаатарын сайн сайхан маханд хөөж байна. Ой моренде ветрдаарма хомваарма соваждасмадама хожда хондомон дөржөрөдөө аллахдажүмбэдүларчиванжа хомхомжвадажүмбэ чойдянжа Манай сургуулийн төгсөгчид маань 2007 оноос хойш 20 жилийн ой тохиох бүртээ үе залгамжлаж уул аваагаа дахидаг болсон уламжлалтай хүрэлцэн ирсэн багш нартай нутгийн зон олондоо маш их баярлж байна. Өнөөдрийн хөтөлбөрийн хувьд бол өнөөдөр хамгийн гол чухал өдөр байгаа. 10 цагаас хязгаал насны морд нь бүхийн барилдаан эхэлнэ. Орой 20 цагаас Улаанбаатар хотоос хамтлаг дуучид ирж задгай талбайд шоу хийнэ. Тоглож ирсэн хүүхдүүд нь эрийн цент хүрч тоос дорчлонгийн нухчаанд хүний дайтай явна гэж зулцган лайс мөчрлөх зуны ихэнх сард зүүн бэрийн асаасч зорин ирж мөрөгдөг сэтгэлд сүмбэрлэх сэтгэлд баян аваа уулмана та бүхнийг ивэж байхын ёроолыг оршоод өнөөдрийн үйл ажиллагааг нэнүү хэмээн эрхэм хүндэт та бүхнийхээ өмнө төгсөгчдөө төлөөлөн нээж өгөх нөхмэн зоригт баатрын мөнх баяр таныг хүндэтгэн өрн завья. Нутгийн зам олондоо удаан нийт төгсөгчдөө энэ бүлэг цаг үеийн мэндийг хүргэе. За Улаанбаатарын түмэн зүгс сумын улсын тэргүүний
10 жилийн сургуулийг 2005 онд төгссөн 10А, 10B, 10B бүлгийнхаа нийт төгсөгч нарт баяр хүргье. За ингээд төгсөгч нарын улам жил болгоод хийж ирсэн баян болоод бид нар өнөөдөр асуул төгөлтөртэй дахиж байлаа. Одоо тэгээд хязгаарлан бүх хөрөлт нь ингээд уламжлалт хөтөлбөрийн дагуу арга хэмжээнүүд зохион байгуулагдаа байна. Тэгээд та бүхэн минь сайхан наадаараа өнөөдөр сайхан баярлаарай, сайхан өрөөлөөрэй. За баярлалаа. Энерги миний лнота цэжин үрнэ цэгэсөө уйдин харуч нутга зорно ит нутга зоргосон бүх сайхан төгсөгчдөө сайн төгсөөрөө. За өнөөдөр 2005 оны төгсөгчд баян уулаа дахиад тэгээ урдан морины уралдаан зохион байгуулж байгаа баяр навдрын тухай хуулийнхаа дөрвийг бариад урдан морныхаа уралдааныг хийхээр одоо ингээд зэхэд одоо уралдахад бэлэн болоод байна. Урьдчилсан байдлаар 20 гаруй насны хязгаарлалт одоо уралдахаар бүртгэгдээд байна. Одоо ингээд уралдааныхаа зам гаргаж байна да. Одоо эхний 10 байрыг барьж байгаа. Төрүүлсэн хязгаарлалт насныхаа мөрийг би англи залганы 50-тай охин даагаар байлж байгаа. Тэгээ цагаан уусны өлзийн баяр жаргал сайхан гэдэг хүний хар хазааны төл миний урган дааг байгаамаа. Чойнцгийн 50-тай дугаар одоо түрүү адууга байлж байгаа. Амаа үзүүгээр манай 2005 оны төгсөлт Баянмөнхийн Манлайбаатар гэдэг залуу мөн 25-тай даагаар байлж байгаа, нэмж байлж байгаа. Арга хэмжээнд хязгаарлалт насны морьд уралдаад барианд орж ирлээ. Одоо ингээд талбайдаа орж ирсэн байна. Одоо та бүхэндээ түрүү зарагдсан морьдын ярилцлагыг хүргье. 20 жил арга хэмжээнд хязгаарлалт насны морьд морь харагдуулсан баяр хүргье. За баярлалаа. Хязгаарлалт насны морь сайхан түрүүллээ. 20 жилийн яваа тэмдэглэж байгаа та бүхэнд баярын минь хүргье. За баярлалаа. Өшөө хоолой баяр хүргье. За баярлалаа. За баяр хүргье. За баярлалаа. Өөрийгөө танилцуулаач. Намайг Содор аймгийн Түмэн яриад Машатын Баторш гэж залуу байж байна. Өөрийнхөө амжилтыг яар. Энэ анхны яриг. Тий, миний. Өшөө хоолой баяр хүргье аваарай. За баярлалаа. Хязгаарлалт насны морьдын уралдаанд харигдсан баяр хүргье. Амжилтын өөр битүүр байгаа. Содор аймгийн Түмэн цогцолтой их хамгаалангийн бараалцаг гэдэг өөр байгаа. За өшөө хоолой баяр хүргье аваарай. Баяр хүргье. За баярлалаа. Түмэн цогцолтой сумын төмрийн болдог. Тэгээд юм байна. Тэгээд одоо энэ нутгийнхаа уул усны дахихэд аваа уудаа дахичаад өндрийнхээ баярт бас сайхан өрөөгөө хайргийн дөрөвт дурдууллаа. Бүгдээр нь хэрүүд ихийг хүсье. Тэгээд гой зохион байгуулалтаа сайхан наадам болж байна. За баярлалаа танд өшөө олон хайр дүр аваарай гэж. За баярлалаа.
Улаанбаатар хавирлаа. Сүхбаатар аймгийн Думын зөв сүмнэрээ жавхлан төвчний бүх аймгийн өчн над жаргал Суминдан алтан сүхбэр урагцаа. Сумынхаа баяр наадам 5 удаа төрүүлсэн мандай сумын займаа. Эдгээр баян сумнэрээ Суминдан тодорхой Суминдан төмөр сүхбэр урагцаа. Далда Сүхбаатар аймгийн Дүмэн зөв сүмнэрээ аймгийн өчн Бамбаатар Суминдан багшнаар оролдоо. Радиост мототонгоос эргэн мөндөд наамчлаа. Сүхбаатар аймгийн Мөнхан сүмнэрээ аймгийн настан батхамд дөрвөлж дөрвөн бэрөдөхөр садрашгүй. Алсын зэрлэг сарнтаа ардын цэнгэд хурдан хүзгүүдийн өрхөн шинжин хүлцэн богд Чингис хааны ижил найм шаргатд худан хоёр жигтэй. Шагналыг 2005 оны төгсөгчд гардуулж байна. Айргийн 3-т орсон 700,000 төгрөг, айргийн 4-т орсон 600,000 төгрөг, айргийн 5-т орсон 500,000 төгрөг. За 6-аас 10-т орсон тус 100,000 төгрөгийн байшаанд гардуулж байна. За өнөөдөр 2005 оны төгсөлтийн 19 дэх төгсөлтийн баян овоо уулын дахлаг болж өндөрлөлөө. Хүчит бүхийн барилдаанд аймаг цэргийн цолтой 32 бүх барилдаас аймгийн цолтой 3 бүх барилдсан байгаа. Сайхан зохион байгуулагдлаа бидний наадам. Бүхэн барилдааны 58-нд Сүхбаатар аймгийн Мөнхан сүмнэрээ жавхлан төвчний бүх аймгийн арслан Батболд Сүхбаатар аймгийн Дүмэн зөв сүмнэрээ жавхлан төвчний бүх аймгийн өчн Бамбаатар дөрвөн барилдаар шалгалж байна. аймгийн арслан Батболд Аймгийн дахлын гадам дөрөс хүчит бүхийн барилдаан Сүхбаатар аймгийн Мөнхан сүмнэрээ жавхлан төвчний бүх аймгийн арслан Батболд алтан дөрөвдөж аймгийн өчн Бамбаатар үзүүлэлтээ. Хайрхны дахлаг урьдчилан ямар байна вэ? За баяртай байна. Тэгээд энэ сайхан уул усаа дагч байгаа нийт төгсөгчдөө бас өнөө жил зорж ирлээ. Тэгээ бас сайхан төрүүллээ. Баяртай байна. Энэ анх удаага энэ уулын дахлагд ирж барилж байна. Өнөө жил сайхан дэлгэр сайхан зам болж байна. Тэгээ нийт нутгийн зон олондоо сайхан наацгаагаарай. Тэгээд сайхан тусдагаарай гэж гисээр. За сайхан байна. За 20 жилийн хойгоо тэмдэглэж байгаа залуучуудаа маш их баярлалаа. За тэгээ сум орон нутгтаа бас үндэсний спортыг ингээд түгээн дэлгэрүүлж байгаа та бүхэнд бас баяр хүргье. Баярлалаа гэж хэлээ. Сүхбаатар аймгийн Мөнхан сүмнэрээ аймгийн арслан Батболд 5 даван дөрүүлж
Сүхбаатарын Дүмзэг цэцмийн гариад аймгийн начин Ганбаатар 4 даван үзүүлж Сүхбаатарын Дүмзэг цэцмийн гариад аймгийн начин аз жаргал Хэмжээ аймгийн Баянгава сумын гариад сумын зам болгоноор шоогөрсөн байна. За хүчтэй бүхтэй үзэгчд баяр хүргэе. Нутгийн олныхоо бас энэ сэтгэлийг баясгах, сэнгүүлэх энэ ажлыг бол үеийн төгсөгчд маань бол бие сэтгэлээрээ бүгдээрээ анги хамт олоороо бүгдээрээ нийлж ингэж хийдэг байсан ба. 93 наадам сур харваа бүх хязгаал насны морь уралдуулах энэ бүх ажлуудаа зохион байгуулаад өнөөдөр албан ёсоор 2006 оны төгсөгчдөө туг тадраа бол албан ёсоор гартуулж өгч байна. За албан ёсоор гарч ирлээ. За 2005 оны 19 дугаар төгсөгчдийн ах эгч нараас нь арга хэмжээг маш амжилттай зохион байгуулад өнөөдөр албан ёсоор манай одоо энэ арга хэмжээ маань өндөрлөж байгаамаа. Тэгээ ороо бид бүхний зохион байгуулж байгаа шоу арга хэмжээ байгаа. Хуваа гардууч өгнөж одоо уцсарныгаа найзгаа бие төлөөлөд за 2006 оноос төгсөж баяр хүргэе. За 2006 оны төгсөгч Төгсөгчд маань тугаа албан ёсоор хүлээж авлаа. Ингээд бидний ажил дуустаа. Ингээд дуустаа. За тэгээд та бүхэндээ маш их амжилт хүсье. Маш их амжилт хүсье. За баяр хүргэе. Баяр хүргэе. Найзуудаа маш их баярлалаа. Аз жаргал сайн сайхан бүхний хөсөөрөө ажлын амжилтыг хүсье. Та бүхэндээ маш их хайртай шүү. Тэгээд бүгдээрээ чадсан шүү. Бүгдээрээ ард нь гарч чадлаа. Та бүхэндээ баярлалаа. Та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг өргөнд шүүлье. 20 жилийн баярын мэндийг хүргэе. Нийт төгсөгчдөө та бүхэнд минь өргөж сүлбийн өргөөдөө байхын сайхан өргөөд. Хэмэр гэж сайхан өргөмөтэй өргөн барья. Өргөж хэмэр нөөдөө маш амжилттай гоё үзэж байна. Нутгийнхан маань цагтаа цуглаа. Тэгээд маш олон хүнтэй хүүхэд залуус хөгшөд гэлтгүү бүх хүмүүс цугларсан байна. Тэгээд энэ арга хэмжээг маань маш олон хоногийн өмнөөс Төмөн нутгийн залуус маань маш их хүлээсэн байна. Одоо шоу маань маш гоё уур амьсгалтай ингээд өрнөж байна. Саамын зохион байгуулж байгаа ийм саргуудаар зохион байгуулж байгаа зохион байгуулагч байна уу гээд. Бүсгүйчүүд байна уу? За
Sayın dostum tabii şefsi dolayı kucilece. Төгсөлтийн 20 жилийн дурсамж уулзалтаа маш амжилттай зохион байгуулсан нийт найзууд, төгсөгчид та бүхэндээ маш их баярлалаа. Өнөөдрийн уур амьсгал маш гоё юм. Тэгээ та бүхэндээ маш их баярлалаа. Хамтдаа цайжирсан төгсөгч нартаа бас хайртай шүү. Та бүхэндээ дахин талархлаа илэрхийлье. Yeah.